миний бичлэгийг үзэж сууж байгаа та бүхэндээ хэлдэг үг танаас дөрмийн дагуулъя. Өглөө өдөр орой мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр би та бүхэндээ аль зэндээ гарчнаас уншаад мэдээд үзгээд үзэл байгаа хальта би одоо баг хэлээд чи яг хэлье. Би ингээд Гана шимтгийг үзсэн part 1-ийг хийгээд би баг хэдэн сарын турш part 2-ыг оруулсангүй. Тэгээ би бодсон байхгүй part 2-ыг хийх үү болох уу гэсэн би ингээд part 2-ыг хийхээр боллоо. Тэгээд энэ бичлэгийг дуусаад part 3 мөрөө гэсэн зүйл байхгүй шүү мад залуусаа. Би Гана чинь гэсэн үгээс асуужсан. Юм учраас part 3 гэсэн зүйл байхгүй шүү. Амтаж бүгдээрээ бичлэгийг орцгоё. Би хэд хэдэн бичлэг төвшүүлсэн байгаа. За одоо бүгдээрээ бичлэгийг орцгоё. За би ямар ч ингэ бичлэгээ сонгочлоо. Одоо бүгдээрээ бичлэгүүдээ ялыг үзцгээе. Нэвтрүүлгийг үзсэн 24 оны 1-р сарын 25-ны дугаараар нэг асуудлыг хөндөж ярьсан байгаа. Тэрийг би өнөөдөр орчуулж ярьж өгнө. Тэд сүүлийн үеүүдэд Солонгосын цахим сүлжээгээр ерөнхийдөө нэлээдгүй эрчиг аваад байгаа нэг тийм хогтой холбоотой сэдв байгаа. За ингээд нэвтрүүлэгтээ бүгдээрээ анхаарлаа хандуулцгаая. Нэг эмэгтэй Ширват Хамзадыгийн нэвтрүүлгийн алтныханд дараах бичлэгийг явуулсан. За ямар бичлэг вэ гэхлээр нэг байрны хаалгыг онгойлгохдоо үүднээс нь эхлээд битүү хог навшоор дүрсэн байгаа. Яг л хогийн цэг гэмээр бүр ямар ч эмх замбараг харагдаж байгаа. За энэ бичлэгийг За та нар одоо гэхээр одоо TikTok ашигладаг байгаа. Тэгэд нэг TikTok-т нэг иймэрхүү бичлэгээр нэг амар замбраагүй гэрэг амар цэвэрлжин үлддэг тийм байдаг. Яг тэр шиг надад аягүй харагдлаа шууд нүдэнд тийж яг л надад бол туслаа. Өнөөдөр би энэ бичлэгийг бол үзээгүй. Та нартай ч үзээгээ би хадгалаа явж исэн хэд хэдэн бичлэг хадгалаа явж байгаа. Тим багийнханд явуулсан хүн болохоор энэ байрны эзэн эмэгтэй хууль ёсны дагуу энэ байрыг эзэмшдэг хүн энэ бичлэгийг явуулсан гэсэн. За тэрээр яг одоогоос жил гарангийн өмнө буюу 2022 оны 11 дугаар сард нэг жилийн гэрээ байгуулад байраа хүнд түрээслүүлсэн байна. Ингээд нэг жилийн гэрээнд дуусаад байрандаа ирээд хийсэн бичлэг нь саяын энэ бичлэг. Тэгээ байрыг нэг жилийн хугацаанд түрээсэл сууж исэн хүн албан ёсоор байраа хүлээлгэж өгүүлгүйгээр гэрээг ийм хог навшоор дүүргээд сургуу алга болчихсон байна. За яг одоо дэлгэцэн дээр энэ байр өмнө нь яг ямар байсан зураг нь харагдаж байгаа. Тохилог гой байр байгаа. Тэгээд энэ оны ханшаар болохоор 700 сая воноор үнэлэгдэж байгаа юм билэ. 74 м квадрат буюу 22 пён 2 өрөө байр байгаа. Байрлал сайтай автобус метроны бодлоос хэдхэн минутын зайд байдаг учраас ерөөхдөө за манайхан 2 өрөө гэж одоо угаалгын өрөөний мэдээж одоо 3 өрөө байх тий. Гайгүй боломжтой юм шүү нэг хүн амьдрахад. Тэгвэл олоолаа амьддаг байсан болов уу? зар оруулалт бол түрээслэх хүнийг маш хурдан олждаг юм байр байгаа. За гэрийн эзэн байраа жилийн хугацаатайгаар 10 сая воны барьцаа аваад сарын сая 100 мянган воноор түрээслүүлэх гэрээ хийсэн байгаа. 10 сая воны барьцаагаа өөрөө аваад сар болгон сая 100 мянган воныг төлөөрэй гэсэн гэрээ байгуулсан гэсэн. За гэтэл энэ байрыг түрээсэлсэн хүн нь эхний сарын түрээсийн сая 100 мянган воноо төлөөд дараагийн сараас нь эхлээд байрны түрээсийн төлбөрөө огт төлөөгүй. Тэгээ уцааж авахгүй, гэрээ эзэн уулзахаар ирэхэд хаалгаа огт тайлж өгөхгүй олон сар болсон байна. Гэрээ эзний хувьд болохоор барьцаанд авсан 10 сая вон байгаа учраас гэрээ дуустал хүлээхээр шийдсэн. Ийхүү гэрээ дуусч хүчингү болсны дараа гэрээ эзэн хаалгыг онгойлгож гэртээ орсон. Тэгээ гэрээ эзэн тэр үед яг ингэж бодсон гинэ. Яана энэ байранд яг хүн асвараад удчихсан юм шиг байна гэтэл тийм муухай эвгүй өнөр гарсан. Тэгээ өмнөхөөс нь бүр тэс өөр орч. Ой энэ жоохон байрн биш байх тий. Ой нэрээ юу? Жоохон арга хогийн цэг цааш юм шүү. Гэрээ эзнийг ухтаж авсан. Тэгээ яг одоогийн байдлаар түүний бухимдлыг төрүүлж байгаа хамгийн гол асуудал нь энэ байрыг түрээсэл сууж исэн хүнтэй яаж ч хичээгээд холбогдож чадахгүй байгаа. Өнөөдөр их хүрсэн. Тэгээ нэг өсөндөө түрээсийн байраа хогоор дүүргээд зогтчихсан гэсэн үг. Тэгээ гэрээ эзэн энэ байрыг түрээсэл сууж исэн хүний талаар ярихдаа 20 гаруй насны эмэгтэй байсан, залуухан бүсгүй байсан. Тэгээ үнэтэй хувцас эдлэл брендийн цүнх барьсан айгүй хөөрхөн охин байсан. Зан чанаран ч гэсэндээ ямар нэг муу зүйл ажиглагдаагүй. Би үнэхээр гэрээг мань ийм болгоод явчихсан чиний санаагүй гэж ярьсан. За яг одоо дэлгэцнээр харагдаж байгаа эмэгтэйг Баксун минь гэдэг энэ байранд жилийн турш амьдраад байраа хогоор дүүргэж орхичхоод цугтаад явчихсан байгаа энэ эмэгтэй. Байрны түрээснээсээ гадна ашиглалтын зардлаа надад энийг хараад бол надад яг нэг юм шиг санагдаж байна. Энийг Google
Тэгээ дуугууны доорх нутаг чинь гадна нэг сайхан нэг цэвэрхэн амтан болоод дотроо зүгээр хог гэдэг нас. Огт өгөөгүй ус тог газ гэд хэрэглээний мөнгө бүгдийг нь 1 жилийн турш төлөөгүй байгаа. Тэгээ хаалган дээр нь хэмжлэлүүд наалттай байна. Төлөөгүй төлбөр нь 3 сая вон давсан гэсэн мэдээ байгаа. Яг одоо харж байгаачлан хаалга нэнгүүдэл жижиг ялаанууд нисэж байгаа. Хөл гიშгэх газаргүй болтол нь хогоор дүүргсэн. Гэр доторх шургуулах, шүүгээ, шкаф гэд бүх хэсгийг хогоор дүүргсэн байгаа. Идэж дуусаагүй хоолны үлдэгдэл нь ялзраад муудчихсан тэр чигээрээ. За яг одоо жижиг үр харагдаж байна. Хаалгыг нь онгойлгох гээд хэцүү байгаа. Газраар дүүрэн хог байгаа учраас хаалгыг нь онгойлгох гээд тэглээд байгаа. За энэ тэндгүү хогоор дүүрсэн. За эмэгтэй нохой Би танаас нэг юм асууж. За энэ нохой гэж та. тагаа амьдардаг байсан. Тэгээ нэг нохой биш бүр 2 нохойтой амьдардаг байсан байгаа. Орон дээгүүр нь нохойн ялгац харагдаж байна. Хүн унтаж амарчээсэн өрөө гэхэд хэцүүхэн харагдаж байгаа. За та нар одоо саяны орон дээр л унтаж чадах уу? Би л чадахгүй. Тэгсэн бүр нэг нохой биш хөлтөн 2 нохой гэхээр бас тэгэл амар мэгтэй шүү тий. Зүгээр зүхтаа. Энэ хэсэг болохоор 0 өрөө нэвтрүүлэгч залуу бүр шагаах төдийдл огж байгаа. За дотор нь тамхины айрцаг, түргэн хоолны савнууд, ууж дуусаагүй ундааны сав, 0 өрөөндөө бүр хоололдог байсан болов уу гэмээр 9 жорын зүйлсүүд 0 өрөөнд нь хадгалагдчихсан байгаа. Тэгээд нохооны хайчилсан үс хүртэл байгаа. Дэлгэцээр харах төдийдл муухай харагдаж байгаа. Тэгээ яг дотор ямар үнэртэй байгааг, ямар агаартай байгааг бүр төсөөлхийн аргагүй. За ингээд энэ мэдэн жоо уушгүй мошин зүгээр байгаа манайхан. Уушгүй мошин бүлэгдэн жилийн турш та нар бүхэл бүтэн ховын зэг дээр бүхэл бүтэн ингэ бүр ингээд амар муухан үнэрэн дунд та нар амьдарч ийн гэдэг одоо. Бид нар бол тэгээ ганц минут ингээл амар нэг огж мөнгө шүү дээ. Тэгэхэд энэ бүхэн энэ нэмэгдэх бүлэг дээр жилийн турш ийм агаард амьдарсан, ийм орчинд амьдарсан, 0 өрөөнд бүр хоол идсэн гэхээр бас нэг юуг нэр чинь юм. За амтаж биш үзээ. байрны эзэн болон нэвтрүүлгийн багийнхан Баксумын гих эмэгтэй талаар ямар нэгэн мэдээлэл олохыг хичээсэн. Байрны эзэн өөрөө ол холбогдож огт чадахгүй байгаа шүү дээ. За тэгээд тэд хамтдаа байрны хамгаалтын албар очоод камер шүүсэн байгаа. Бас ийм байдалтай байраа үлдээс нь шалтгаантай байж болох юмаа гэсэн бодол байсан. Ямар нэгэн муу зүйл болоод явчихаагүй байгаадаа гинт орсоргүй алгаас нь хүндэтгэх шалтгаантай байж болох юмаа гэсэн бодол хүн болгоны толгойд байсан. Камер шүүж суусан хамгаалагч хэлэхдээ 2023 оны 10 дугаар сарын 2-ны шөнийн 12 цагт орж ирж байгаа энэ эмэгтэйг нөгөөх хотод оршин суугч мөн гэж хэлсэн. Камерыг олон давтамж дээр сүүхэд за яг энэ эмэгтэй л манай нөгөө туризмын байрлал орж гарч байгаа бичлэг үлдсэн байсан. За гэхдээ гэрийн эзэн эмэгтэй хэлэхдээ надтай гэрээ хийсэн эмэгтэй бол биш байна. Махлаг ийм хүн байгаагүй. Айгүй туранхай залуухан охин байсан гэж хэлсэн. Бас какао дээрх зургийн ч гэсэндээ энэ эмэгтэй биш байсан. Туранхай тийм залуухан охин харагдаж байгаа. Яаж ч харсан хоёр өөр хүн шиг харагдчихсэн. Би жоохон таньсангүй залуус энэ жоохон бодлоо тэгэхээр за нэгт гэж одоо бүл бүт ингээд жилийн турш юм болчих юм байна. Хөөний эмэгтэй яагаад зүн ингээд юу гэдэг за үзээ тайлбаргаад. За яг харьцуулаад харахад бол үнэндээ өөр харагдаж байгаа. Гэхдээ энэ эмэгтэй Баксумын гих бүсгүй мөн болж таарсан. За сайн харах юм бол лифтэнд зогсоод явж байгаа эмэгтэй болон какао дээр байгаа Баксумын зураг хоёр ижил төстэй нэг зүйл байгаа нь гар дээр шивээс нь ижилхэн байгаа. Тэгэхээр энэ эмэгтэй Баксумын гих нөгөөх бүсгүй мөн 1 жилийн дотор нэлээд чи нэмж таргалсан байсан гэсэн үг. За ингээд Баксумын 23 оны 11 сарын 18-нд гэрээнд дуусах ёстой байтал 10 сарын 18-нд гэрээсээ гарч явсан. Яг 1 сарын өмнө гэрээсээ гараад явчихсан гэсэн. Тэгэд энэ байрны оршин суугчдаас магадгүй Баксумын гих бүсгүйн талаар мэддэг хүн байж магадгүйгээ асууж үзсэн ч гэсэндээ ямар ч таньдаг хүн гарч ирээгүй. За тиймээс гэрээс нь ямар нэгэн хэрэгтэй мэдээлэл олж магадгүй гэд нэвтрүүлгийн багийнхан болон гэрээ эзэн гэрээг нь сайтар шалгаж үзсэн байна. За яг одоо дэлгэцэн дээр харагдаж байгаа энэ дэвтэр дээр хувцсны үн, тоош ирэхэг өнгө зэргийг тэмдэглэсэн байсан. Тэгээ магадгүй хувцас зардаг байж болох юмаа гэсэн таамаг гарч ирсэн байна. За ингээд
Тэгээд одоо хувцас зарахын тулд одоо ингэ таргалж байгаа юм уу? Жоо ойлгомжгүй. Ажиглаад яг ингээд үзсэн чинь гэр дотор дүүрэн хог байгаа ч гэсэндээ өлгүүрт өлгөгцөн байгаа хувцас хамгийн цэгцтэй харагдаж байгаа. Хувцсны тэр хэсгэл хамгийн цэгцтэй, тойроод хогоор хүрээлэгдчихсэн байгаа. За тэгээд тэмдэглэлийн дэвтэр дээрх дугааруудтай холбогдож үзээд Баксумын гих бүсгүйн талаар бага мэдээлэл олж чадсан байна. Тэмдэглэлийн дэвтэр дээр тэмдэглэгдэж үлдсэн байсан дугаар руу залгаж үзтэл за нэг эмэгтэй утсыг авсан. Тэгээд тэрээр би өмнө нь онлайн худалдаанаас нэг хувцас худалдаж авч ирсэн юм аа. Яг тэр бүсгүйн талаар яриад ах шиг байна. Авчгаад өмсөөгөө хувцас зардаг тийм Facebook пэйж хувцас байдгаа. Би тэндээс өмнө нь хувцас худалдаж авч байсан. Тэгээд миний дугаарыг тэмдэглээтэй байгаа юм шиг байна гэсэн хариулт өгсөн. За Баксумын гэх энэ бүсгүй интернет хувцас худалдаа хийдэг байсан гэсэн. Тэгээ одоогийн байдлаар бол пэйж хувцас ашиглахгүй байгаа. Нэвтрүүлгийн багийнхан түүний онлайн хувцасаар дамжуулаад үеэл дүүгэн олоод холбоо ярьж утсан. Тэгээ санаа зовоод Баксумын ямар нэгэн юм болсон болов гинт ингээд алга болчихсон ямар нэгэн муу зүйл болоогүй байгаа даа гэд үеэл дүүгээс нь асуусан чинь үеэлэгч маань зүгээр л байгаа даа хэдхэн хоногийн өмнө бид хоёр холбоо барьсан юу ч болоогүй хэвийн амьдарч байгаа гэж ярьсан. Тэгэд энэ бүгдийг сонссон гэрэн эзэн энэ асуудлыг зүгээр л хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаа тандсан байгаа. Ямар нэгэн муу зүйл болсон байж магадгүй шалтгаантайгаар сургаггүй алга болсон баха гэж бодоод асуудалд хүлцэнгүй хандчихсан бол зүгээр л цухтаад алга болчихсон гэдгийг үнэн болж таарсан. За гэтэл хэсэг хугацааны дараа нэвтрүүлгийн багийнханд нэгэн дуудлага ирсэн нь Баксумын бүсгүй байсан. За бүр тэрээр юу ч болоогүй юм шиг нэвтрүүлэгчтэй ярьсан. Яагаад яг намайг хайгаад байгаа юм бэ? Би байрны эзэнтэй учраа олчихно. Тэгээ та нарт яг ямар амаатай юм бэ? Эсвэргээрээ би та нарыг цагдаад өгөн шүү гэд уцаа тасалчихсан. Тэгээ хэдэн өдөр өнгөрсний дараа шүүхээс байрны эзний бүх хохирлыг Баксумын бүсгүйгээс гаргуулах боломжтой, харин хугацаа жоохон шаардлагатай гэсэн хариу ирсэн. За ямар ч байсан хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой гэсэн хариу гарсан. За тэгээ хуулийн дагуу Баксумын бүсгүйгээс бүх хохирлыг гаргуулах боломжтой гэж байгаа ч гэсэндээ хизээ бүсгүй гарч ирээд мөнгө өгөөд хизээ байр урдны хэвэнд орох вэ гэдгийг бүрхэг тэг хүлээгээд суух боломжгүй дараагийн хүмүүстэй байраа түрээслүүлээд мөнгөө бодох хэрэгтэй штэ. Тийм учраас байрны эзэн байраа цэвэрлүүлэхээр цэвэрлэгээний байгууллагад хандсан. Цэвэрлэгээний байгууллагаас тэд байрыг хараад хогийг нь цэгцлээ дуусгүйгээр обоо шал зэрэгтэн засвар орох шаардлагатай гэсэн хариу гэлсэн. Нойлын суул дуураас эхлээд өнгө орохооргүй болчихсон байгаа шүү дээ. Тэгээд 16 хүний бүрэлдэхүүнтэй баг цэвэрлэгийг хийн. Аргагүй шүү дээ. Та нар жоохон төсөөлөлтэй ингээд 7 хоног л ингээд тоос мос ирчихвэл ямар хэмжээгээр тоос мос гардаг вэ лээ. Тэгэхээр бүхэл бүтэн жилийн турш угаагаагүй. Яагаад ч үгүй юм дээр баг амар хэмжээ мөнгө гарах байх гэж миний бодлоор л бодож байна. Цэвэрлэгээнд 7 хоногийн хугацаа шаардлагатай. За бас мөн хуулийн дагуу өмнөх түрээслэгчийн үлдээсэн эд зүйс буюу хувцсыг шууд хаях боломжгүй. Тэм учраас агуулгахад хадгалах шаардлагатай. Тэгэхээр агуулгын мөнгө бас нэмэлтээр гарна. За ингээд урдчлаад тооцоод үзэхэд энэ байрыг урдны хэвэнд оруулахын тулд 7 сая вон шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Гэрээ эзний хувьд бол шууд л 7 сая воныг гаргаад өгөх боломжгүй. Тэм учраас өөрөө багч гэсэн. За та нар бодож иж маандгүй бүхэл бүтэн барьцны 10 тэрбум аваа үстэй. 10 тэрбум л юу ч лээ. Аваа зэж бодож иж маандгүй. Тэр эмэгтэй тог усаач түлээгүй. Бүхэл бүтэн жилийн турш төлөөгүй. Тэг бүхэл бүтэн ингэж барьцаанд авсан мөнгөө. Тэг бүхэл бүтэн жилийн турш ингэж юу лээ нэг эхний сарынхаа төлөөл үлдсэн саруудынхаа төлөөгүй. Тийм их хэмжээний мөнгө шүү дээ. Тэрнээр дахиад нэг 7 евро ч илүү тийм юм нэмэгдэж гин. Тийм учраас энэ бол арбас бүр давцсан гэж миний бодлоор бодож байна. Цэвэрлвэл за энэ мөнгө багасах юм байна гэж бодоод өөрөө чадах хүртлээр байраа цэвэрлэе гэж шийдсэн ба. Үлдсэн хэсгийг нь мэрэгжлийн газар даатгаар болсон. Тэгээ яг одоогийн байдлаар байр ерөнхийдөө хувцснуудыг нь гаргаад том байсан хогнуудыг нь гаргаад үлдсэн цэвэрлэгийг байрны эзэн өөрөө хийх гээд яг одоо зогсож байгаа зураглал харагдаж байна. Тэгээд нэвтрүүлгийн багийнхан цэвэрлэгээний газрын мэрэгчлэнтэй ярилцаж үзсэн. Хүмүүс яг яагаад байраа ийм болгоод орхичих юм болоо? Яг иймэрхүү хогоор дүүрсэн
байр хэр их бас цэвэрлүүлэх гэсэн дуудлага ирдэм болоо гэж ярилцаж үзсэн. За цэвэрлэгээний байгууллагын мэрэгчлэн хэлэхдээ Солонгост яг үүнтэй адилхан гэрээ хогоор дүүргэдэг маш олон жишээ байдгаа гэж хэлсэн. За хамгийн хачирхалтай нь тэдний ихэнх хувь нь 20 гаруй насны залуучууд байдгаа гэж хэлсэн. За үүнээс гадна харахад энэ хүн гэрээ хогоор дүүргэхээр хүн биштэй гэж харагдах үз маш цэвэрхэн хүмүүс байраа ийм болгосон байдаг гинэ. Үнэртэй ус их цацсан, дандаа цагаан хувц өмссөн, хинч харсан маш цэвэрхэн хүмүүс байраа өвчлэн ийм болгосон байдаг гинэ. Тэгээ цэвэрлэгээний байгууллагын хүн сүмийн бүсгүйн гэрээг хараад огт гайхаагүй, харин ч гайгүй байна гэж хэлжсэн. Тэгээ хогоо бас хувааж ялгсан харагдаж байна гэж дүгнсэн. За тэгээ ажиглаад харах юм бол хувцс нь нэг талдаа, хоолны савууд бас нэг талдаа, ундааны сав идэх зүйл гээд бас нэг талдаа тодорхой хэмжээгээр ялгаж тавьсан байгааг мэрэгчлэн хэлсэн. Бид нар харахад цэгцгүй зүгээр хогоор дүүрчихсэн харагдаж байгаа ч гэсэндээ тэрүүхэн тэндээ бас цэгцэлсэн байна гэж мэрэгчлээ ярьжсэн. Тэгээ яагаад ийм хүмүүс оршоод байгаа юм болоо? Яагаад ингэтлээ их хогтой сууд юм болоо гэж асуухад сэтгэл зүйн эмгээс болоод хог хураадаг хүмүүс олон байдаг ч гэсэндээ зүгээр л хураажгаад хажигтаа гэсэн залхуурлаас ч гэсэндээ ийм нөхцөл байдал хүрдэгэ гэж ярьжсэн. Бас болоогүй албаар гэрээ ийм болгоод цэвэрлэгээний компаниар цэвэрлүүлдэг хүмүүс ч гэсэндээ байдаг тухай ярьсан. За тэгээ яг удаад элэгцэн дээр харагдаж байгаа байр ч гэсэндээ яг өмнөх түрээслэгч нь байраа хогоор дүүргээд зогтчихсан нэг ийм байрны жишээ байгаа. Тэгээд энэ байрыг түрээсэлж исэн хүн ч гэсэндээ 24 настай залуухан эмэгтэй байдаг гэсэн. Тэгээ элдв янзын ялаанууд ихсээд эвгүй үнэр гарч ирэхэд нь оршин суугчид байрны эзэнд хандсан. Тэгээ энэ эмэгтэйг яаж чичээгээд олж чадаагүй. Байрны эзэн өөрийн биеэр оршин суугчдынхаа тусламжтайгаар байрыг цэвэрлсэн байгаа. Тэгэд энэ байрыг цэвэрлэхэд 2 сая вон зарцуулсан гэж хэлсэн. Тэгээ бас ойлгох гээд айгүй хэцүү. 24 настай хинч харсан элдэг хөөхөн гой хувцалдаг хинч харсан цэвэрхэн тийм бүсгүй байсан чинь зүгээр л байраа ийм хогийн цэг болгоод тэгээд цухтаад явчихсан ийм жишээ байна. Та бүхэн санаж байгаа бол би өмнө нь хачирхалтай газар амьдардаг хүмүүс бичлэгээр нэг өвөөгийн талаар онцолж ирсэн да. Байшингийн дотн гадна тэр чигээрээ хог бүр хаалгаараа орох боломжгүй болтлоо хогоор дүүрчихсэн цонхныхоо жижигхэн нөхөр гэрлүүгөө орж гардаг тухай би өмнө нь ярьжсэн. Өгийн цэг гэмээр харагддаг байсан газрыг нэвтрүүлгийн багийнхан цэвэрхэн болгож өгсөн тэм түүх байсан да. Би тэр нэвтрүүлгийг үзэж байхдаа настай хүн багаасаа авсан сэтгэлийн шархнаасаа болоод л хог цуглуулчихдаг болсон юм байна. Ер нь бол хогоор гэрээ дүүргэдэг хүмүүс бүгдээрээ сэтгэл зүйн ямар нэгэн эмгэгтэй өвчтэй тэгээ бас настай хүмүүс байдгийн байна гэсэн дүгнэлтийг хийжсэн. Өнөөдөр энэ бичлэгийг үзээд зөвхөн настай сэтгэл зүйн эмгэгтэй хүмүүс л гэрээ ингэж хогоор дүүргдэггүй юм байна. Сүүлийн үед залуу хүмүүс ч гэсэндээ зөвхөн хог навс цуглуулад зүгээр л өөрөө хүссэндээ хог цуглуулад цэвэрлэгээний газар дуудуулж цэвэрлүүлдэг тийм хүмүүс ч гэсэн байдгийн байна. Өнөөдөр бид нар одоо мөнгө өрхөх хүсэж байгаа юм уу? Яагаад байгаа? Сорин нэг 2 3 янзын юм болоод тах юм. Мөнгө өрхийг хүсээд идэм үү? Бол албаа нэг ингэж цэвэрлэлийн газар цэвэрлэх хүсээд идэм үү? Яагаад ч идэ одоо? Ингээд хураач юм мараач ч гэсэндээ ингээд байдлыг нөгөөдөр хаяа гэсээр байгаад хог нь ингээд дүүрчихсэн тохиолдлууд ч гэсэн айгүй олон байдаг гэдгийг мэдэж авлаа. Тэгээ миний бодлоор Монгол бол гайгүй байх гэж би бодож байна. Солонгосын нэвтрүүлгүүдээр солонгосын зарим бичлэгүүдийг үзэж байхад гэрээ юм болгочихсон нүүлгэлтийн газруудын бичлэгүүд зөндөө үзчихсэн. Тэгээ өнөөдөр би та бүхэндээ Ширва Тамсаадэгийн 24 оны 1-р сарын 25-ны өдрийн нэвтрүүлгийг орчуулж ярьж сонирхоллоо. Миний бичлэгийг таалагдсан бол лайк болон subscribe дарж намайг дэмжээрэй. Өнөөдрийн бичлэгээ энэ хүргээд дуусгая. Бүгдэнд нь баярлалаа. Дараагийн бичлэгээр дахин уулзлаа. Түр баяртай. За одоо бүгд дараагийн бичлэг рүү орцгоё. Тэгээ залуусаа би ямар тож ингэ бичлэгээ олчлоо одоо бүсээр өдрөөд үзье. 5 амьтныг сонгож авсан. Бүгдээрээ тэр 5 амьтантай танилцгаая. 5 амьтны. Хамгийн ихний амьтан хэн бэ гэхээр хотын гудамжаар нэг залуу хувинтай зүйл барьчихсан яваа харагдаж байгаа. Хувин доторх зүйл нь цагаан өнгийн бамбруушин болов уу гэд ойртоод хартал хөдөлж исэн. Тэгээ очтол толгойдоо малгай өмсчихсэн
муур байсан. Энэ муурыг Муганы гэдэг яг одоо эзэнтэйгээ хамтдаа ажилдаа. Та нар энэ муурт болохыг хүсдэг үү? Би муурт болохыг хүсдэг шүү дээ. Муур нохот болохыг би нохот болохыг аягүй хүсдэг шүү дээ. Эзэн нь хэлэхдээ бид хоёр хамтдаа ажиллаад хамтдаа мөнгө олдог штэ гэж хэлээд хөвчлөжсэн. За эзэн болон муур хоёлаа кафед ажилдаг. За Муганы яг энэ савндаа суугаад байдалтайгаар ажиллаа идэг. Тэрээр зочидтой мэд мэдэж зургаад аруулж тэднийг уйд авахгүй байх тийм үүргийг гүйцэтгэдэг. Зочид түүнийг хөөрдөж зургаад аруулж захиалгаа гарч иртэл Муганытай хамт байдаг. За тэгээд бас их их зочид түүнд гарын мөнгө хүртэл өгдгөө гэж түүний эзэн. Яагаад энэ дарнаас савнд идэм бол гадшаа гарч чаддгүй юм бах та. Үгүй бол жоохон хөлмөл муутай болов уу? Энэ муур яагаад ингэ савнаасаа гардгүй юм бол? Тэгээ нэвтрүүлгийн багийнхан Муганыг яг яагаад энд ажиллах болсон талаар түүний эзнээс асуухад эзэн нь гэртээ 2 муур тэжээд юм байна л да. Тэгээ гэрт нь Минсу гээд Муганыгийн ах муур байдаг. Энэ хоёрыг хамтд нь үлдээгээд ажилдаа явах үед тэр ах муур болох Минсу нь Муганыг дандаа дээрлэгдэг, самарддаг, хоолыг булаадаг. Дээрлэхэл дэлгэрэх ясуу гэж байна шүү дээ. Эсэртэнээс зээ. Өөрийг нь хүртэл эзлээд хэцүү байдал үүсгдэг гинэ. Тэгээд тиймээс ажилдаа явахдаа Муганыг хамт авч явдаг болсноор Муганы энэ ажиллах эхлэлэн тавигдсан. Заавал яг энэ хувийн цуулгаж ажиллах асуугаад өмнө нь Муганы алхаж ажиллаа гэдэг байсан гинэ. Зүгээр л юм шүү. Тэр үед болохоор зочид байнга тэврээд хоорондоо дамжуулаад Муганы их ядраад хэцүү байгаа юм шиг харагддаг байсан. Аргагүй шүү дээ. Юм өслөг амтэн тэгээд амар халууцсан тэгээд нэг олон хүн гар дамжил аюу ядаргаатай санагдсан шүү дээ. Тэгээ энэ савнд нь суулгахад өөрөө ч гэсэн энэ савнд айгүй дуртай тайван байгаа байдал ажиглагдсан учраас одоо хүртэл энэ савндаа суугаад ажиллаа хийж байгаа гэж ярьсан. Тэгээ Муганы ажлаа маш хариуцлагатай хийдэг. Ажлын цагаар гадаа гарсан ч тэр дотор байсан ч тэр яг л энэ сургалттай муур байдаг. Огт хөдөлгөөнгүй суудаг. Тэгээ үнэхээр энэ савнаасаа гардаг өгөөг нь шалгаад амттангаар хуураад тоглоомоор сатааруулсан ч гэсэндээ ямар ч өөрчлөлт байгаагүй. Яг тэр газраа савн дотроо суусан хിവэрэл байсан. Тэгээ энэ зан нь Муганыг ямар үнэнч муур болохыг нь харуулж байгаа. Энэ бүхний дараа цайны цаг болсон. Өрөөндөө орж ирмэгцэл хувингаасаа гарч ирж байгаа Муганы харагдаж байна. Тоглож, гүйж, зурагт үзэж амралтын цагийг бүрэн утгаар нь ашиглаж исэн. Ажлын цагаар хариуцлагатайгаар ажиллаа хийгээд харин амрах цагаа өөртөө зарцуулах ийм зарчимж хөлмөрч муур байгаа. Тэгээ эзэн нь ажлын цаг болчихлоо гэж дуудахад шуудхан л босч ирээд савныхаа хажууд зогсож байгаа. Мөн тэд заавал аюулгүй бүс зүүдэг, хувингаасаа унах бэртэх эрсдэлтэй байдаг учраас хамгаалтын бүсийг заавал зүүдэг гэж хэлсэн. За ингээд тэдний ажлын цаг эхлээд тэд хамтдаа ажил руу явсан байгаа. Энэ үртэл кафен нүүр царай Муганы муурын танилцуулга. За би дөрмийн дагуу өмнөх бичлэгээр хэлж исэн. Одоо ч гэсэндээ хэлээ би энэ бичлэгэнд бол яг оноо өгнө. Таны бичлэг би оноо өгөөгүй үл эн чинь арай нэг юм олон амьтсан бүлэтэн 5 амьтны талаар ярьж байгаа учраас би оноо өгнө. Юм чинь сүмнэгтэр нь би оноо өгч чадахгүй. Энэ муурал тэгэл яг тэгэл гэртээ хар дээрлэхэл тэгээ ажиллаа айгүй их ажилдаа ч айгүй их дуртай амралтын цагийг ч гэсэн айгүй гоё амралтын цаг шиг ашигладаг айгүй тийм хөөрхөн Муганы муур байна. За энэ мууранд оноо өгвөл 8.8-ыг өгье. Айгүй гоё ийм үнэнч 8.8. Баг 9 оноо өчгөр л бараг 10 оноо өчгөр байгаа гэснээр тэгээд үлдсэн амьтад нь байгаа учраас тэгэл 8.8-ыг 9-гээр сарай их болчихно. Тэгээд 8.8-ыг л өгье. 2 он зүгээр тэг 2 он харуулад идэнээс. За ингээ бүгдээрээ 2 дахь хөөрхөн амьтантай танилцъя. Их чинь уйлаад өвдөж байгаагаа хэлэхэд салфетыг авчирч өгж байгаа энэ хөөрхөн нохойг би та нарт өнөөдөр би яг нэг юм жижигхэн юм өсрөхөг юм цагаан юм өсдөггүй л би амар авахыг амар хүсдэг ш. Та нар авахыг хүсдэг. Би ингээд байр март бол энийг заавал амна гэж би амар мөрөөддөг ш. Танилцуулна. Авьяаслаг олны танил гэдгээр онцлогтой хунсаал одоо 4 настай эзнийхээ үгийг маш сайн ойлгодог ухаантай нохой гэдгээрээ алдартай. Тэгээ эзэн нь хунсаал тандаад гэртээ энэ дээр ингээ ютубер нохой гэсэн байгаа. Энэ одоо ютубер нохой юм байх та. Одоо бүгд юмдаж үзье та. Яаж дуурах хэвтэй байлээ. Зөөлхөн дуурах хэвтэй тийм үү? Дуурайд нэг үзүүлээд ихтэй гэсэн чинь бүр аяархан хоцож үзүүлээд чанга гэхээр дууга өндөрсгөж чадчихсан. Хонсоол одоогийн байдлаар нийтдээ 30-аад төрлийн үйлдэл хийж чаддаг гэсэн. Жишээлх юм бол хүнтэй мэдлэх, за буудахаар ухаан алдаж унжаагаа дүрсгэх. За мөн эзнийхээ загсан жижиг сажиг зүйлсийг дөхүүлж өгөх гээд ухаан шаардсан олон зүйлсийг хийж чаддаг. Хонсоолын авьяас үүгээр дуусахгүй хамгийн чухал нэг зүйл байгаа. За энэ зүйлийг нь түүний өрөөнд орох
харах юм бол бүгдээрээ ойлгох болно. За энэ харагдаж байгаа өрөө болохоор хунсаалын ажлын өрөө. За энд жижигхэн ширээ, хоолны тавг, гэрэл, камер, микрофон зэргийг суйрлуулж өгсөн байгаа. За тэрээр ютубер нохой. За ялангуяа мукбанг бичлэгээрээ олонд танигдсан юм алдартай нохой байгаа. Кимчи жигэнээс эхлээд бургер, пицца, паста, шүл гэд бүгдийг нь хамтархан идэж бичлэг хийдэг. За яг одоо хоолны дараа сүүжүү уугаа цогцсон болж жүжиглж байгаа зураглал харагдаж байгаа. За энэ мэдээж жинхэнэ сүүжүү биш, сүүжүүний оронд ус байгаа. Түүний эзэн Хонсоолын хооллолтод маш сайн анхаардаг. Бидэн сөрөг нөлөөгүй, гидсэн өвтгөргүй хоолны жарыг гаргаад хоолоо бэлтгэдэг. Бүр Ерхэд бол сангээ пицца мэдсэн иддэг гэсэн шүү дээ. Тэгээ пиццагаа бол гаднаас захиалгүй мөн төл өөртөө хийд юм байна. Энэ харалт одоо буугийн өөрийн гараар хийд юм байна. Айгүй энэ бол сайн л инзэн байна да. Ингээл гадуур заддаг болж айгүй тослог, айгүй тэгээд авс мавс гэдэг юм бол нохоо айгүй тохимжгүй шүү дээ. Тэгээд тэрийг юм одоо буугаа ингээвлээ. Бүх юмаа тэгээд өөрөө чинь пицца мэдсаага тэгээд энэ бол тэгэл гайхалтай эзэм шүү дээ. Эхний сургалтанд сууж одоо мэрэгжлийн гэж хэлэхээр тогоож болсон гэж өөрөө ярьж байсан. За бүх хоолыг шинэ хүнсээр хийдэг. За харагдах байдал нь яг л биднэрээ иддэг хоол шиг боловч амт нь зөөлхөн, халуун ногоогүй, хурц амтгүй, эрүүл хоолнууд байдаг. Яг хоолыг нь хийж дуусгах үед Хонсоол эзнийхээ хажууд ирж зогсоод хүлээж аваад хамтдаа өрөөрөөгөө ороод хоолоо иддэг. За мөн бичлэг эхлэхээс өмнө хоолнд дураараа огт гар хүрдэггүй. Заавал эзэн нь өгчиж хоолоо иддэг. Гой хувцлаад, цэг суугаад маш цэвэрхэн иддэг. За нэг бичлэг нь гэхэд сая үзэлтэд авсан амжилттай яваа ийм алдартай нохой байгаа. За одоо Хонсоолын салхинд гарах цаг тэрээр өдөртөө 2-3 удаа салхилдаг. Тэгэхээр ч марга сая үзэлтэй гэж мар 100 мянгаас бараг дээш бараг дагагчтай юм шүү. Савтай. Юм шүү. Ингэж олон удаа салхинд гарч байгаа шалтгаан нь жин нэмэхгүй байх үүднээс олон удаа дасгал хийнгээ салхилдаг гэж хэлсэн. Олонний нүдэн дээр байдаг учраас жин нэмж болохгүй бас эрүүл байх талаас нь удаан амьдруулах талаас нь хичээгээд бид хамтдаа өдөр болгон дасгал хийдгээ гэж эзэн ярьж исэн. Тэгэд бичлэгийн төгсгөлд эзэн цаашдаа маш олон амттай хоолыг хамтдаа идээд олон сайхан газар аялаад гайхалтай дурсамжийг хамт бүтээх миний хайртай нохой гэсэн үгээр нэвтрүүлгийг төгсгсөн. За энэ хүртэл мукбанг бичлэгээрээ алдартай Хонсоол нохой байлаа. Ингээ 3 дахь амттай танилцъя. За би хоолыг цанийн нохоонд бол яг дүгнэхэд айгүй хөөрхөн эзэн ч гэснээр хахад айгүй хайртай хоол хүнсүүдийн ч гэсэндээ өөрийн гараар идэг. Тэгээ яг нэг л ингээд нохооны жин нэмэх талаас нь харж байгаа ч гэсдээ бараг 80% нь урт амьдрал талаас нь эрүүл мэндийн талаар өөрт нь санаа зовох тийм үү? Өвчин зовлонгоос нь сэргийлэгдсэн ангаар нь айгүй гоё тэгж байна. Тэгэл энд бол би 10 оноо өглөө, энэ эзэнд нь 10 оноо, нохоонд нь 9 оноо өглөө. Руу ертөнцийн уйдгар гуниг сэтгэлийн зовоороо намжилж залбирал үлддэг энэ газарт нэг алдартай муур амьдардаг. Нэвтрүүлэгч залуу нөгөөх муурны хажууд очиод сайн байна уу гэд мэндэлэхэд нөгөөх муур чинь нэг нүдээ нээж харснаа буцаад нүдээ ханаад ямар ч хөдөлгөөнгүйгээр суугаад лээсэн. Гэтэл цаанаас нь нэг эмэгтэй ирээд яг одоо энэ муур залбирал үлдэж байгаа учраас ерөөхдөө эргэн тойрноо огт анзаарахгүй. Та ажиллах юм бол нүдээ ханаад хоёр алгаа хавсарсан байгаа үсттэй гэж хэлжсэн. Энэ муур бол буддын шашны сүсэгтэн Хитал гэдэг нэртэй муур. За олон цагийн турш яг энэ байрандаа ямар ч хөдөлгөөнгүйгээр хэвтээд залбирал хийдэг гэдгээрээ олонд танигдсан муур байгаа. Энэ муурыг яаж эндэрсэн талаар асуухад 4 жилийн өмнө энэ хийдийн гадаа алгын чинээхэн жижигхэн муур байсныг нь хийдийн лам олж хараад хооллож, арчилж хамт цагийг өнгөрөөж эхэлсэн. Тэгээд өнөөдөр хүртэл ламтай хамтдаа залбирал үлдээд за энэ байрандаа амьдардаг гэсэн. Хэсэг хугацааны дараа залбирлаа дуусгаад тэд хоол идэх гээд хоолны өрөөлөө явсан. За ингээд тэд хамтдаа ширээний ард суугаад хооллож байх үед Хиталийн нүднээс нь нулимс гарч исэн. Тэгээд хамт лам хэлэхдээ хамтдаа хоол идэх үед нүднээс нь нулимс гардгаа гэж тайлбарлаж исэн. Хамтдаа хоол гэдэг нь шар буурцагны шүл, кимчиний шүл, байцааны шүл гэх мэт ногоогоор хийсэн шүлнүүдийг хэлж байгаа. Хитал муурны нэг онцлог нь тэрээр махыг огт иддэггүй, жимс ногоогоор хоололдог. Энэ ярианд үл итгэсэн нэвтрүүлэгчид муурыг шалгаж үзэхээр шийдсэн. За муурны урд загаас дахиад хям гурыг игнүүлэн тавиад мууранд өгөхөд тэр бүр үнэрийг нь авч чадалгүйгээр цухтаага явчихсан. За тэгээд араас нь очиод хартал сүмийн хойно ургадаг өвсийг зулгааж идээд зогсчихсан. За энэ бүхний талаар энэ сүмийн хамт лам тайлбарлахдаа Хонсоол яг л хүн шиг сэтгэлтэй тийм өрөвч эмзэгхэн муур залбирал үлдэж явахдаач тэр бидэнтэй хамт байхдаач тэр үргэлж чин сэтгэлээсээ бүх зүйлд ханддаг хайрлахгүй байхын аргагүй нинжин муураа гэж ярьж исэн.
За ингээд цайны цагч дуусаад хонх дуурахтай зэрэгцээд очиж залбирлаа үлдэж байгаа консолын зураглалаар нэвтрүүлэг төгссөн байгаа. За 4 дахь хөөрхөн амьтан хэн бэ гэхлээр олон төр За саний муур манай хөхөд айгүй нэг юм бараг дараа төрөлдөө бараг хүн болж төрхөөр юм уу гэмээр айгүй нэг юм сайн муур байна. За энэ мууранд манай хөхөд би 9-гүй за 8.9-ийг л өгöd. Энэ дандаа бутархай тоолж идэв нас. Зүр 9 өнөг гэсэн зүр сэтгэл байдаг нас. Зүгээр л 8.9. хувцас сольж өмсөөд янз бүрээр хөдөлгөөнөө өөрчлөөд камерын өдөөс их хар зогсож байгаа энэ хөөрхөн даруухан нохойг чи дүбүү гэдэг. Тэрээр одоо 5 настай 4 жилийн турш фото моделийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа ийм царайлаг нохой байгаа. За ямар ч зүйл сатаарлгүй чадварлагаар загвар өмсөж зогсож байгаа нохойг зураглаач залуу магтахдаа за дүбүү эпирийн төрхтэй учраас зураг дээр өвгөө цэвэрхэн гардаг. За өвгөөр зогсохгүй хинээч тусламжгүйгээр ажиллаа хийдэг учраас хамтарч ажиллахад таатай байдаг гэдгийг онцолж байсан. За харин энэ зураг дээр гарч байгаа хүн бол Дүбүгийн менежер Кинкэ буюу том нохой. За тэрээр зурганд орж байгаа Дүбүгийн бүх зүйлийг нь зохицуулдаг. Ядраахгүй, дааруулахгүй, өлсөхгүй байх ажлыг маш сайн хийдэг. За Дүбүгийн хувьд аав нь, ах нь, менежер нь болдог юм хүн байгаа. За яг одоо дэлгэцэн дээр Дүбүгийн хөөрхөн царайг детальчилж харуулж байна. Нүд, хамар, ам, чих, хөл гэд бүх зүйл нь бусдын хайрыг татдаг ийм хөөрхөн өхөөрдөм нохой байгаа. За ийхүү хэдэн цагийн турш үргэлжилсэн зураг авалт дуусч тэд хамтдаа гэртээ харсан. За түүний менежер хэлэхдээ энэ гэрт Дүбүгийн гих зүйл миний эзүүлсээс илүү олон байдаг. За Дүбү надаас илүү өндөр хэрэглээтэй гэж ярьж байсан. Тэг хэлсэн үг нь ч гэсэн үнэн байсан. За энэ гэрт Дүбүгийн тоглоом, хоол хүнс, түүнд зориулсан гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд маш олон байсан. Мөн Дүбүгийн эзэн за түүний энгийн үед болон зураг авалтандаа зориулж өмсдөг хувцснуудыг гаргаж нэвтрүүлгийн багийнханд харуулсан. За барагцаагаар 100 орчим хувцас байсан. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд Дүбү нөгөө хувцснуудаа сольж өмсөж харуулж байгаагаар энэ удаагийн нэвтрүүлэг өндөрлсөн байгаа. Хөөрдөм хөөрхөн модель ийм нохой байлаа. Хамгийн сүүлийн хөөрхөн амьтан За саний нохоод бол эхлэхэд аюу хөөрхөн ийм бусдын хайр хүндлийг хүлээсэн аюу миний бодсоос гарна чилээг үчисэндээ жоох алдартай байх гэж миний хувьд бол бодож ин 9.5-ыг өглөө. Эзэнд нь 8 оноо. Үгүй ээ эзэнд 8 гэхээр арай багадчих юм байна. Эзэнд нь 9, хоонд нь 9.5 оноо өглөө. бүгдээрээ танилцъя. Энэ айл 2 нохойтой. Зураглаач камера бариад ороход нэг нохой танихгүй хүн харамгцаал хуцаад эзнийгээ бараадаад зогсож байсан. За харин нэг нохой нь харж сууж байснаа зөөлхөн гүйж ирээд хүмүүстэй мэдлжсэн. Энэ 2 нохойг эгчдүү 2 гэж нэрлэдэг. Гэхдээ тэд хоёулаа 5 настай, биеийн хэмжээгээр эгчдүү 2 гэж ялгадаг. За эгч рүүдийн маш хөдөлгөөнтэй сэргэлэн нохой цаг тутам гүйж харайж тоглодог. Тэгээ тэр хэмжээгээрээ хоолнд сайн. За харин дүү Пүкийн залхуу, ямбтай, эрх, хоолнд муу. За тэр чинээгээрээ бие султай юм нохой байгаа. За харж байгаачлан тэднийг салхилуулаад гадаа гаргах үед эгч нохой нь гүүж хараагаад эзэнтэйгээ тоглоод гадаа гарсандаа үнэхээр их баяртай байгаа. За харин эсэргээрээ дүү нохой нь зүгээр л гэртээ ормоор байгаа гэдгийг үйлдэлээр илэрхийлжсэн. За харин дүү Пүкигийн анхаарлыг нэг л зүйл татчихсан. Энэ нь юу гэхлээр ургаж байгаа байцаа. Байцаанд дуртай учраас хажуунаас нь холдохгүй үнэрлэж зогсоод идж байгаа зураглалыг одоо камерын донд харагдаж байна. Хэсэг хугацааны дараа тэд хамтдаа гаднаас орж ирээд эзэн нь 2 нохойгоо усанд орцгоё гэд дуудсан. За тэгтэл нөгөөх залхуу хөдөлгөөн муутай Пүки чинь баярлаад эзнээ тойрч гүгээд усанд орох гэж яарч исэн. Ус тусч дуусаагүй байхтал шууд ван руу ороод бие угалах гэд хүлээгээ сууж байгаа. Пүкигийн алхаа гიშгэ энэ удаан байдал нь түүний эрүүл мэндтэй холбоотой мэлээ. Бие суултай цусны эргэлт удаашралтай учраас багын л арчилгаа сувилгаа их ордог байсан гэсэн. Тэгээ багаасаа халамжлуулж өссөн юм эрх нохой. Пүкийн нохойны хувьд усанд орох, маск тавих, биедээ массаж хийлгүүлэх, халуун уураар хоолой хамраа зайлах гэд энэ бүгдэд хэн хүнээс илүү дуртай. Тэгээ түүний биеийн арчилгааны зарим нэг хэсгээс дурдах юм бол стресс тайлахад туслах цэцгийн хандтай нундахын сууж бие амраадаг. За тэгээ бие амраах хооронд нь зөөлхөн иллэг хийж өгөх юм бол түүний цосны эргэлтэнд сайнаар нөлөөлдөг гэж ярьж байсан. Мөн тэрээр ургамлын гаралтай биеийн маскыг тогтмол хэрэгэлдэг. За энэ нь түүний арьсны эрүүл мэндэд сайн гэсэн. За ингээд тэрээр цэцгийн хандтай усандаа сууж булчингаа амраасныхаа дараагаар уснаас гарч бие хатаасан. За хуурай биетэй болсныхаа дараа шуудхан л жижигхэн орон дээр ирээд хэвтчихсэн. За учир нь усанд орсныхаа дараа заавал массаж хийлгүүлдэг гинэ.
Тэгээ тэрээр маш дуртай тааламжтайгаар хэвтэж байгаа зураглалыг одоо харагдаж байна. Түүний эзэн хэлэхдээ гэрээний тэжээгээр бүх нохойд хийж өгөх тохиромжтой юм массаж байдаг. Анхандаа зүгээр л туршиж үзсэн чинь Пүки маш дуртай хийлгүүлж байсан. Массажаа хийлгүүлсний дараагаар ядарсан Пүки мань ихэнхдээ шууд унтаад өчгдөг гэж ярьж байсан. Массаж хийж байгаа явцыг ажиглах юм бол нүдний массажнаас эхлүүлээд тоолгой, чих, суг, хөл гэсэн дараалалаар явагдажсэн. Түүний эзэн хэлэхдээ биенээс хорт бодисыг гадагшлуулах цэгэн массаж, тэгээ чихний доод хэсгийн булчин суллах массаж, суг хөлний массаж гэж ерөнхийд нь хувааж ангилна гэж ярьжсэн. Тэгээ массажаа хийлгүүлчихэд яг унтахчгаа Пүкиг эзэн нь одоо хоолоо идэгээд босгож байгаа зураглал харагдаж байна. Пүки махан хоолнд их мөн хүнд хоол ерөнхийдөө иддэггүй. Дандаа биедээ шимт ижилдээ ургамал ногоо, витаминлэг хүнсийг ихээр хэрэглэдэг гэж ярьсан. Игч Рүүдийн нохоогийнх нь хувьд за дүү нохоогоо би султай, би муутай гэдгийг нь мэдээд дандаа хайрлаж халамжилдаг гэж эзэн бас ярьсан. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд эзэн ярихдаа энэ хүүрхэн хоёр нохоогоо хизээж хайр халамжаар дутаахгүй насан туршдаа хамт амьдрахыг хүсэж байна гэж хэлснээр энэ удаагийн дугаар өндөрлсөн байгаа. За ингээд За одоо бүгдрээ жибгчийн төсөл дөрвийн дугаараа өгнө. За эзэнт нь бол биш үү 10 оноо өглөө нохоо. Харин жижигхэн дүү нохоод нь бол 9.8-ыг өглөө, нэгш нохоод нь 9.5-ыг өглөө. За. Айл одоо бүгдрээ л яг Гана гэх юм бичлэгийг бол үзлээ. За тэгээд миний бичлэгийг эхнээс нь эхлэн дуустал нь үзсэн та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Би бүгдэнд нь оноо өгч явсан шүү. Баг нэг хүнд марг оноо өгч явсан шүү. За тэгээд та нартай нэлнал өнгөө хэлгээд парт 3 үлдэр минь дэго байхгүй парт 2 л би тэгээд дараагийн бичлэг дээрээ дахин уулзлаа. Түр баяртай. Тэгээ Гана ихчийн сувгийг хэрэг ингээ надаас мэдээж авсан байвал яг хонхон самкрапа болонгийн тавиад өрөө би энэ ч болж зургийг оруулаад тавьчих. Сабаа дарсан бол дөрмийн нөхө хонхоо дарбаж юм шүү. Эхлээ та Гана ихчийн сувган дээр тавихаас өмнө дарахаас өмнө над дээр ганцхан нэг товчлуур дараад дарчих тань өчүүхэн сэтгэл байна уу? Ганц хэрэг надаас нэг юм дарахтуудын надасаараа харамлал юм шүү дээ. Хөрөө дарсан бол та хонхоо дараад өгөөрэй. Намайг бүхэл бүтэн 18 хонхоо дараагүй лээ. 18 хонхоо дараад өгөөрэй. Тэгэхгүй баг өсөж байгаа машин. За бүгдээ явтаж хонхоо дараарай. Бүгдэнд нь хайртай шүү. Бүгдэнд нь бай.